өнөөдөр засгийн газрыг яаж байгуулж байгааг мэдж байгаа шүү дээ. Та бүхэн зарим нь бүр ичээд сууж байгаа. Одоо намайг ингээд хэлэх гэхэд бараг тэр нэр хэлвэл яанда энэнийг ярьчих үү дээ гэж зарим нь дотроо ичиж байгаа. Энэ засгийн газар руу өөрийнхөө хүнийг одоо оруулж л өөрийнхөө төлөөллийг оруулж тэднэр дамжуулж өөрсдийнхөө бизнес, өөрсдийнхөө ашиг сонирхлыг л хангах гэсэн юм хэсэг бүлгэл болцсон байгаа шүү дээ. Худлаа юм ерөөсөө байхгүй. Энэний ард сууж яадаг. Ард нь тэр нөгөө зис хошууга хатгцсан. Тэгээд араас нь сороод сууж яадаг. Ийм л улсуудын төлөөлөл болж орж байгаа шүү дээ. Зарим этгээдүүд. Гэхдээ энэнийг ард түмэн хараад байна. Нэг удаа хийгдэж байгаа бол нэг удаа болж байгаа юм засах байлгүй дээ гэж боддог. Хоёр удаа хийгдэж байгаа бол хоёр удаа гэж хардаг. Гурван удаа биш боллоо. Дөрвөн удаа, таван удаа энэ олон удаа давтагдлаа. Одоо болио. Одоо арай хэтэрлээ. Ингэж засгийн газраа байгуулдаг. Нэг тийм өвстэй хашаанд нэг тийм өөрийн хургнуудаа хөөж оруулаад тэгээд таргалахаар нь ядалж иддэг малчид шиг иймэрхүү хуваа удсан хүн шиг байж болохгүй. Одоо энэ дээр зогсъё. Одоо энээс цааш яаж явах юм бэ? Нэгэнт ийм улсуудаас бүрдсэн засгийн газар яаж бүтээлч байх юм? Тэ араасаа юм татуурахта, аалзны шүлж шиг юм татуурахта. Ийм улсуудаас бүрдсэн засгийн газар яаж энэ улс орны энэ ард түмний өмнө тулгамж байгаа хүндрэлтийн асуудлыг зоригтой бүтээлчээр шийдээд явж чадах юм бэ? Надад өгдөг татвар хаана байна? Одоо албан тушаалтнууд бүр тодорхой албан тушаалтнуудаас мөнгө нэгдэг болж байгаа гэж. Чи тэдэн саяыг аваад ир, эдэн саяыг аваад ир, тэр тэн дээр, тэр уралдаан, тэр мөнгө хаана байна гэж ярьдаг. Одоо энд байгаа сайдууд би ардаа ийм одоо амлага өгчөөд сайд болсон. Би ерөөсөө амлалт өгөлгүйгээр арай цөөхөн амлалт өгч сайд боллоо шүү гэж хоорондоо ярьдаг болсон шүү. Гэхдээ одоо ийм утгагүй байдалд Монголын төрийг оруулж болохгүй шүү. Энэ чи уламжилттай төр шүү, түүхтэй төр шүү. Одоо болио. Элбэг дурж ярьж гин энд ерөнхийлөгч ярьж гин. Яриад өнгөрөх байлгүй дээ гэж бити бодоорой. Энэний ард нэг л хатуутай ард түмэн байгаа шүү. Нэг л хатуутай олон түмэн байгаа шүү. Би энэ олон түмнийг энэ олон хүмүүсийн санал бодлыг төлөөлж хэлж байгаа. Монгол улсын засгийн газрын гишүүн гэдэг бол өндөр нэр хүндтэй, хариуцлагатай, төрийн өндөр албан тушаал гэж байгаа шүү дээ. Тэр өндөр нэр хүндтэй хариуцлагатай төрийн өндөр албан тушаалын өмнө тэр ёс зүйтэй албан тушаалын өмнө өөрийгөө тавиад хардаа. Тэр өөрсдийнхөө хүнийг түлхэж байгаа тэр фракц гэж нэрлэгддэг. Тэр хувийн үзэл бодолтой баригдсан тэр хүмүүс өөрсдийгөө нэг тавиад хардаа. Ийм байдлаар ийм ширэнгийн ойн хуулиар ажиллаж болохгүй шүү дээ. Манай хүн орохгүй бол танаа хүнийг оруулахгүй. Юу гэсэн үг вэ? Би ороогүй бол миний одоо хувийн сонирхол явахгүй бол чинийх явахгүй. Гэхдээ одоо энэний төлөө л байлдаж шүү дээ. Энэний төлөө та бүхэн хэвлэл мэдээллийг ашиглаж байна. Энэний төлөө энэ ард түмний тархи толгойг самууруулж байна. Энэний төлөө хүмүүсийг бүр одоо ядаргаанд оруулж байна шүү дээ. Энэний төлөө хүмүүс үүнээс болж улс төрөөс залхаж байна. Бид ийм гашуун түүхийн дундуур яваад ирсэн юм шүү. Бид хүний иргэшээлд байхдаа ийм түүхийн дундуур явж ирсэн. Одоо өөрийн ирэхээр байхдаа ийм байдалд ормооргүй байна. Ингэж бид нар энэ шин сонголтыг Монголын ард түмэн хийсэн шүү. Бидний их өвөг дээдс тэр Чингис хаан Тэмүүжин анх гарч ирж байхад үнэхээр ингэж хэдэн хандлыг болоод хоорондоо байлдаад байх юм бол энэ Монгол үндэстэн гэдэг чинь алга болох нэ гэдгийг л тэр хүн ойлгосон шүү дээ. Яг өнөөдрийн хандлагуудын байлдаа энэ олон улсын хэллэгээр бол энэ ширэнгийн ойн хууль өнөөдөр Монголын парламентд үйлчилж байгаа. Гэхдээ ширэнгийн ойн хуультай парламентаас энэ олон улсын төлөөлөл энэ ард түмэн ирнэ юу хүлээж суух юм бэ? Ширэнгийн ой гэдэг бол тэнд байгаа, ширэнгийн мухарт байгаа ахлагч нарынхаа тогтоосон дэг журмаар тэдний хүсэл зоригоор явдаг хүмүүсийг л хэлдэг шүү дээ. Тийм хуулиар ажилладаг газрыг хэлж байгаа. Ард ардаа байгаа намн дотроо хэдэн бүлэглэл фракцуулаад хуваагдсан. Хүн бүхэн мэднэ. Энэ Монголын ажлыг ямар улсууд зогсоож байна, яаж зогсоож байна, ямар аргаар, ямар дэвийн аргаар зогсоож байна. Гэхдээ энэ нэг дэвийн, энэ нэг адын аргаасаа салъя. Энэ нэг ёрын, энэ нэг муухай юмнаас болиё л доо. Энд 25 жилийн өмнө Монголын төр бүрэлдэж байхад ямар ариун ёс зүйтэй бүрэлдэж байсныг би түрүүн хэллээ шүү дээ. Ямар хариуцлагатай бүрэлдэж байсныг,
Энэ үүрэг хариуцлага гэдэг чинь ямар хүнд юм бэ гэж хүлээж авч ирснийг би түрүүн хэллээ шүү. Ингээ бид нэр хүний муухай чанарыг болохгүй байгааг яриад байвал яриад ах бах. Тийм учраас байгаа тогтолцоонд өөрчлөлт оруулъя гэж. Тийм учраас түрүүчийн миний хэлдэг тэр хариуцлагын тухай хуулиуд тэр асуудлуудаа шийдэе. Засгийн газрыг бид нар бүтээлч хариуцлагатай ингэж ажлын төлөө явдаг ёс зүйтэй болгохын тулд бид үнэхээр хоёр шийдвэр гаргахаас өөр арга алга. Нэгдүгээрт нь ерөнхий сайд өөрийн засгийн газрын танхимдаа ажиллах гишүүдээ тэр сайдуудыг өөрөө томилдог болох хэрэгтэй. Энэ парламентыг энэ томилгооноос салгах хэрэгтэй. Та бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Энийг ард түмэнд хэлэхгүй байгаа шүү дээ. Бүр парламентын засгалтаа манай орн шиг ингээд сайдуудаа нэг нэгээр нь фракцаараа намаараа хувааж аваад томилоод сууж идэг ийм парламент дэлхий дээр хэд байна? Байхгүй байна гэж дүгнэлт гарч байгаа. Ганц 2 гэж дүгнэлт гарч байгаа. 10 хүрэхгүй байна гэж дүгнэлт гарч байгаа. Тэд нар эннээсээ салахыг бодож байгаа. Тэд нар шал өөр улс төрийн тогтолцоо, шал өөр Монголтой харьцуулшгүй тогтолцоо. Бид чинь асар өвөрмөц байршилтай, асар өвөрмөц сонголт хийсэн. Тэр нь эмзэг ийм орон шүү дээ. Тийм учраас бид өөрийн гэсэн ийм зөв бүтцтэй байх ёстой. Ийм учраас ерөнхий сайд засгийн газрын ерөнхий сайдад томиллоо их хурлын тэр парламентын шийдлээ тэр хүн гараад бүрэн бие даасан байдлаар тэр засгийн газрын гишүүнээр хэнийг авах, хэнийг томилохоо өөрөө шийдэх ёстой. Тэхийн болвол тухайн салбарт юм хийж чадах, тухайн салбарт үнэхээр чадвартай гэж үзэх, тухайн бодлогыг авч явж чадах хүмүүсээ томилж чадна. Заавал тухайн намын гишүүнч байх албагүй шүү дээ. Гэхдээ энэ эрхийг өгөөгүй байна. Ийм учраас л нөгөө араас нь ийм татлагтай түлхээстэй тэр хүн татвар төлөх ёстой. Нэг юмны шагнал болж орж байгаа хүмүүс ч улс орны төлөө ажиллахгүй шүү дээ. Ийм учраас энэ улс орон засаглал энэ юм чинь болохоон байлаа гэж хүмүүс хэлээд байна. Тэгээд дээрэс нь тэр сайдаа хизээ чөлөөлөх үү, хизээ огцруулах уу гэдгээ ерөнхий сайд өөрөө шууд мэддэг байх шүү дээ. Тэр хүн өөрөө мэдрэх ёстой. Тэр хариуцлагыг ерөнхий сайдаас тухайн парламент нэгтгэх байх ёстой. Бид нар нэг юм ойлгуулчих. Энэ ардчил гэвэл ийм байдгийн байна, парламент гэвэл ийм байдгийн байна. Их хурлын гишүүдэн сайдаа томилдог юм байна. Энэ буруу. Энэ явж ирсэн энэ ойлголт ойлгуулсан энэ байдал 25 жил явж ирсэн энэ буруу байна. Ингэж явдаггүй юм байна дэлхийн нийтэд. Ингэж явж болохгүй юм байна Монголд ч гэсэн. Энэ асуудлыг бид нар шийдэх хэрэгтэй. Энэ парламент шийдэх хэрэгтэй. Хоёр дахь ерөнхий сайд дэх ёстой гүйцэтгэх засаглалыг бид нар бүтээлч хариуцлагатай тэнцвэртэй болгохын тулд хоёр дахь эрх болвол ерөнхий сайд улсын их хурлын ээлж тус чуулганыг зарладаг эрхийг ерөнхий сайд өгөх хэрэгтэй. Ингэж нэг албан тушаалын хойноос хөөцөлтөд уг нь бодлого яриад хууль гаргаад сууж явах ёстой бол сучууд. Тэгээд тэр албан тушаалаар дамжуулж амьдралаа өөдөн татдаг. Тэрхгээ сууж байгаа тийм бодол өвөрлөө сууж байгаа та нар үнэхээр санаа зовох хэрэгтэй. Зарим нь мэдэхгүй байх гэж бодож байгаа. Мэдж байгаа. Эн чинь энэ дэлхий дээр энэ орчлон дээр бүртгэгдчихэд гин шүү. Та нар бодсон л бол тийм хөдөлгөөн, тийм хор найруулсан л бол үлдчихэдэг. Тэр чинь үр хоочд хоошоогоо Монголын ард түмэнд гай болно шүү дээ. Нүгэл болно. Тийм учраас энэ нүглийг зогсоох хэрэгтэй. Төр гэдэг бол хэцүү асуудлыг шийддэг, хэцүү юмыг үүрч явдаг, буян хийж явдаг, нүглийг арилгахын төлөө нүгэлтэд тэмцэж явдаг байгууллага шүү. Түүнээс мөнгөний хойноос суудлын төлөө өвхөлдөн хаталтан ингэж гүйлдэж идэг. Ичихнүүрээ алдаж байгаа шүү дээ. Их хурлд сууж байгаа өмнө нь их зарчмын юм ярьдаг байсан гишүүн засгийн газрын гишүүний нэр тийм суудлын үнэр сонсоод бүх зарчмаа хайж байгаа шүү дээ. Ямар адгийн юм бэ? Тэнд нэг хэдэн сар 1-2 жил ажиллахын тулд ингэж зарчмаасаа ингэж үнэт зүйлээсээ ухарна, урууна гэдэг чинь муухай шүү дээ. Би энэ баг хурлын тухай ягаад хүмүүс баг хурлын тухай сайн ярьдгийг? Тэр үжил санаа байсан байхгүй юу? Тэр зарчимдээ үнэнч явсан улсууд байхгүй юу?